хувьсэл гэдэг энэ хүчирхэг юмыг зүгээр махан бие хийдгүй юм байна. Та нарын гадна талд би байгаа тэр аараг бие гэдэг тэр асаж бадарч байгаа, шатаж байгаа тэр юм хувьслыг хийдэг юм байна. Тийм учраас залуучууд хувьсгалыг хийн. Та нар хийн. Монгол улсын анхны ерөнхийлөгч Бунсалмаагийн очрот тэргүүтээ алт толборлогчид Монголын төрийг авилгадаж, мөнх тэнгэрийн давааг онгилж, онон мөрөнгө хан хороор хордуулах дээрээ тулаад байна. Анх одоо хан хинтийн тусгай хамгаалтын газар гэж байхад гутан даваатай холбоотой хэсгийг албаар одоо парламент дээр авч үлдсэн ийм нөхцөл байдал одоо үүсдэг. Энэ бол 2000-ад оны ихэнх үе. Тэгэд энэ одоо лицензийн анхны одоо хүмүүсийн ард бол манай анхны ерөнхийлөгч Бунсалмаагийн очротгой байсан байдаг. Авилгал гэж юу вэ? Энэ бол Монголын говийг хөмөрсөн, Монголын нийт газар нутгийн 60%-ийг залгисан аюулт мангас. Тэр аюулт мангасыг дарах арга ухааныг онон ижийн охид өвгүүд бодож олжээ. Мөнх тэнгэрийн давааг онгилж, онон хатан ижийг хаан хороор хордуулах их нүглийг мөнх тэнгэр өршөөн хэлтрүүлнэ гэж юу? Мөнх тэнгэрийн хилэгнэл бууж, хатууг эсгээл амсуулахаас өмнө онон ижийн охид өвгүүдийн хэлэх үгийг ойшон хүлээж авна уу? Монголын төр түмэндээ хандан тэд энэ үгийг хөргүүлж байна. Авилгал гэдэг зүйл нь өөрөө хаанаас гарч ирээд байгаа гэхээр бидний сэтгэл дотор амар том шорон байгаа байхгүй юу. Тэр шорон нь ямар шорон юм бэ гэхээр одоо орчин үе гэдэг шорон нэр нь. Тэр орчин үе гэдэг шоронгийн дарга нь болохоор албан тушаал гэдэг даргатай. Тэгээд тэрний цоож нь юу вэ гэхээр мөнгө гэдэг цоожтой байгаа байхгүй юу. Харин тэр цоожийг ганцхан судлаж чадах түлхүүр нь гэл биднэрт өөрсдөнд нь байгаа. Тэгээд тэр түлхүүрийг яагаад бид нар гаргаж ирж чадахгүй гэхээр тэр бидний зүрх сэтгэл дотор ингээл илхэн ингээ байж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор бидний яг жинхэнэ нөгөө нэг юу байгаа. Үн цэн тэрийг ойлгох, тэр соёл ёс заншлыг ойлгоод үнэхээр тэр яг хайр дотор амьдрах байхгүй юу. Хүн бүхний зүрх сэтгэлд бэлээхэн орших зүйл бол хүн чанар, эрхэмлэх нэр төр, нандинах үн цэн байдаг гинэ. Түүнийгээ өнгөлөн хөгжүүлэхийн цагт хайр дотор амьдарч, зөвхөн хайр дотор л орших эрхчлөөг эдэлдэг гин. Ингэж өнөөгийн хүмүүн төрлөختөн албан тушаал хэмээх шоронгийн даргаас чөлөөлөгдөж, ингэж Монгол улс авилгал хэмээх мангасын амнаас мултарна гинэ. Тэгээд энэ орчин үе гэдэг шорон гэж энэ хүүхдүүд маань юу хэлэв гэдгийг маш тодорхой олгож бидний хувьд ярих хэрэгтэй гэж бодож байгаа юм. Энийга нэг номерыг ажил байх хэрэгтэй болов уу гэж үзэж байна. Аавууд ээжүүдийн хувьд хийх. Ажиллаар барах уу ажил юм байна. ертөнцийн бүхэл гоо сайхан эмгтэй хүнээс ихтэй гэдэг. Тэгвэл ертөнцийн хамгийн сайн сайхны суурь нь өөрөө хайр юм байна. Одоо хайрын тухай хамгийн том мэдлэгийг ширээцэн мен тэр жоохон 20 хүрээг охноос авлаа. Угаасаа хүн хүнийгээ ирлэн гэдэг чинь сэтгэлийн сийжиж ирлэн гэсэн үг биш л дээ. Би бинийгээ хайрлах ч юм уу, би бинийгээ халамжлах, би бинийгээ асарж тордох. Тэгэж бид нар би бинийгээ ирэлдэг. Тэрнээс ч бид нар болохоор сэтгэлдээ байгаа тэр муухай зүйлсийгээ ирэлчээд буцаагаад хүмүүс рүү тэрнгээрээ ингээд зоодог. Тийм учраас тэр дунд ингээд өрсөлдөөн яваад байгаа. Тэр дунд мөнгөний тэр сонирхлууд яваад байгаа гэж юу н бодож юм л та. Тэгэхээр эрхэм сайдтаа соён гэгэрлийн ажлыг төр түмэнтэйгэн хамтран зохион байгуулж улс Монголын өөдөн татъя гэж байгаа бол зөвхөн хайр дотор оршин цагаан мөр татуулан аж төрөх гэгэрсэн бурхадтай зөвхөн бурхтал аж төрөн суудаг тэр газарт нь очиод хамтран ажиллаарай. Тийм учраас ардгийн хэлхтэй соён гэгэрлийн ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөтэйгээр төрийн захиргааны болон бусад бүх байгууллагуудаар дамжиж төрийн бус байгууллагуудтай хамтарч энэ ажлыг сайдаар зохион байгуулах хэрэгтэй. Эрхчлөө нэрлж хүн төрлөختөн урд өмнө нь түүхэндээ хязээч ажиллаж байгаагүй олон цагаар ажиллаж хуульчилсан боолчлол гэх үзэгдэл дэлхийд өдгөө ноёлж байна. Энэ хүрээд эрхчлөө гэрэлхийлэх хүн төрлөختний явах зам нь дуусч хөгжлийн түүхэн төгссөн гэх боловч эрхчлөө хүссэн мөрөөс хүмүүн төрлөختний хүсэл мөрөөдөлд эцэс төгсгөл үгүй байлаа. Харин тэр мөнхийн хүсэл мөрөөдөлд нь хүргэх гэрэлт дартан замыг хүмүүн төрлөختөнд бэлэглэх эцэст нь онгон байгальдаан, ононгийн хөвөөнөө
эрхчлөөтэй эрхлэн наадаж цэнгэлдэн хөгжиж байна. Тиймээс засаг тэргүүлэх эрхэм сайд та эдгээр хүүхдүүдтэй заавал уулзаарай. Гэхдээ дуудаж биш байгаа газарт нь очиж шүү. Зөвхөн хайр ундрааж баяр үлгэлдэг онгон байгальдаан ононгийн хөвөнөөл тэд зөвхөн хайр дотор л оршдог эрхчлөөг эдэлж баясан хөгждөг юм. Тэгээд та нар ингээд бүгдээрээ ямар ч юм маш их үн цэнтэй нэг хүн дотоол байх юм бол бид нэр ингээд бүрэн дүүрэн яг тэр тогоо ингээд дүүрээ зүүн нэлтэлцчиiдэг шиг бид нэр байж чаддгүй. Тийм болохоор яг та нарын амар гайхалтай үн цэнтэй хүмүүс бөгөөд яг ингээд энэ цаг ч гэсэн үнээр гайхалтай үн цэнтэй гэдгийг хэлээд за тэгээд галын наадмын маань галыг бог яах маань асааж өгнө. Тэгээд галын наадмын үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдэж байна. Миний ширэтийн сарыг барам ноён хатан уулс миний билээ мен дамрын зинхэр хадагн онон хатан ичи миний билээ бурхны хишигтэй утагмин уралдацас юралтэй билээ өгөмөр баян ширэтэн утагмин өвгөдацас саяатай билээ Онон ичийн охид хөвгүүд хэд цахин оч үсэргэж хорвоогийн муу мухай бүхнийг төмөрдөн шатаах ховсголын галыг нь ноцоосон билээ.